хэлээд тэгээд надад яг чинь алтан юм нэг мэдрэмж төрөлсөн. Тэгээд тэр утгаараа юм тийм дээ. Нарны энерги. Нарны хүч. Нарны хүч гэж зүгээр. Яг тэр чинь бас чөлөөс шүү дээ. Тэгээд бас чаа. Яа, нэг юм яаж яах вэ? За, ярин орцгой. Балт хумсар гэдэг маань чухамдаа юу вэ? Тэрийг сэргээж чадах юм бол яагаад хүн өөрийн хийж чадах боломжтой болно гэдэг байгаа юм болоо. Тэр яриаг бид нарт дэлгэрүүлж байна. Маш сайхан гоо тайлбарж өгч бичсэн. Ойлгохгүй мэдгүй байна шүү. Тэгээд түрүү нэг хүүхдийн хэмнэн дээр аюул хөөрхөн тэр бурхны хүчийн тухай. Тэгээд өөрөө тайлбарлахтаа христийн юу байна гэх тийм. Бид нар бас нэг ингээд англиад байдаг юм л да. За энэ будаагийнх, энэ христийнх, энэ нандаа, энэ цэцгээ, энэ дулмаа гэх тийм бүх юм. Энэ физикэл, энэ химиэл гэх жишээ тийм. Тэгэхээр нэг зүйлийг л хүмүүс их сайн ойлгомоор юм шиг байна л да. Тэр их бурхны хүч гэдэг байгаа тэр их хүч бидэнд байдаг юм шиг байна. Тийм. Бид нар чинь бурхны хүүхдүүд юм л да тийм. Тэгэхээр чинь хүүхдүүд юм чинь тэр хүчийг үнэлж авсан байж таарна тийм үү? Тэгэхээр тэр их хүчийг одоо нэгдэггүй байгаа тэр их хүчийг одоо яаж нэх вэ гэдэг асуудлыг л одоо даалт хумсар гэж судлагдсан судалт юм шиг. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө ингэж ойлгоч ерөнхийдөө болох юм байна. Яаж хүн даалт гэсэн гэдгийг. Тэгэхээр бид нар нэг ийм сонсдог хоёр чих, үнэлдэг хамар, хардаг хоёр нүд, амтлагдаг эргэтэн, мэдэрдэг эргэтэн гэдэг 5 мэдэрхүү гэж үү тийм. Тэгэхээр энэ 5 мэдэрхүүн түвшин дээр бид нар өнөөдөр амьдраад тийм үү? Ажаа гарсан сонсноор хүн ерөөсөө тэрүүгээр амьдраад. Гэтэл тэрнээс цааш 6 дахь мэдэрхүү, 7 дахь мэдэрхүү, магадгүй 1000 дахь мэдэрхүү бол хүн болгоно тийм аа. Тэгэхээр үндсэндээ бол бид нар өөрсдийнхөө тэр хадгалагдаад байгаа үлдсэн тэр мэдэрхүү бид нар юу гэж нэхээ нуугдмал потенциал гэж нэрлэдэг. Нэг өөрөөр нуугдмал чадамж гэсэн үг. Тэгэхээр та одоо ингэ залуу хүмүүс маш сайхан нэвтрүүлэг хөтлөөд арт түмэнд хүрч чинь тийм. Тэгэл энэ нэвтрүүлэгч өшөө хүчтэй хүрэх боломжоо нөхөйл хэлээд байна. Тэгэхээр тэр нууц чадамжийг нэх буюу одоо үлдсэн ер нь бол 96-аас 97% нууц чадамжаа нэх боломжийг даалгах хэмсрээ хөгжүүлэх гэж байна. Энэ бол маш энгийн нэгэд маш амархан. За яаж гэсэн асуулт байна? Тэгвэл асуулт нэг хэмшээ гэдэг Тэгэхээр хэрэг таны толгой үргэлжлэн нүхийн одоо завгүй тийм ээ одоо нэг үдсэн, харсан, сонссон, үнэлсэн, амталсан энэ мэдрэхүүнийхээ энэ мэдээллийг үргэлж ингээд энэ чинь ингээд хадгалаад байгаад байх юм бол дотоодоос гарч ирэх мэдлэг гэж юм байх гэж. Тэгэхээр хизээ тэр даалт ухамсар сэрдэг вэ гэхээр энэ толгой амар амуулан байгаад зүрхнийхээ гүнлөө орсон тэр тохиолдолд тэрнээс асар их гэрэл буюу тэр гэрэл чинь юу юм гэхээр тэр их мэдлэг энэ сан мэдээлэл хоригдлогдож байгаа мэдээлэл хоригдлогдож байгаа потенциал юм байна. Тэгэхээр нэг үгээр хэлбэл зүрх сэтгэлээсээ хийсэн болгон бол даалт ухамсараас гарч ирж байгаа гэж ойлгож байна. Гэтэл цуглуулсан мэдээлэлээс хамаарч хийж байгаа бүхэн бол зөвхөн энэ орчны мэдээлэл буюу тухайн үеийн нэг цуглуулсан номноос юм уу, хэн нэгний ярьжсэнаас юм уу, эсвэл тийм уншсан ч юм уу, харсан ч юм уу тэр болгоныг цуглуулад ингэ хийж байгаа бол та зүгээр л нэг одоо робот нэг амьдралаар арай юм хэлцээ. Тэгэхээр хүн одоо мэдээлэл цуглуулах мэдлэг гэдэг зүйл хэрэггүй юм шиг ойлгогдоод байна л да. Яалаа гэж. Энэ чинь зүгээр бидний өөрийнхөө чадамжийг 100% ашиглаа л гэдэг байхгүй. Зөвхөн энэ 5% ч юм уу 3-4% би чи 96-аас 97-ыг даалт хүслийг нууцлах мэл гэж үздэг. Дээрээс нь энийг маш олон эрдэнэт нотолсон. Тэгэхээр өнөөдрийн энэ нэг 4-5% дотор бити эргэлдээч гэдэг байхгүй юу? Нэг үл гаднаас авцсан энийг 4-5% дотор бити эргэлдээч. Нэг үл дотоод юм нэгээч гэж. Энийг яаж нээх вэ гэхээр ядаж өөрийгөө таньж мэдж эхлэеч. За бас яаж өөрийгөө таньж мэдхээ. Юусе ингэж мэдчихэл гэж ороод байдаг шүү дээ. Тэр нэг таны яриад туссан бот шууд яаж ойлгосон. Юусе яриад яаж гэж асуух гэж байгаа юм тайлбарлаад яриа. Тэр ядаж юм л да ядаж одоо нэг хэмлээд шинцэг. Энэ хоёр нэртэй шинцэг маань ядаж чи ямар өнгийн давтамжийг авсан ямар өнгөө гэдэг чинь эхний ярьж байна бид. Сонирхолтой юм. Тэр нэг давтамж гэдэг боддог. Гэтэл яг үндсэндээ чи бол солонгийн 7 өнгийн баггүй юу? За. Тий, эртний үеч ялгаагүй солонгийн 7 өнг. Тэгтэл улаан өнгө нь энд хамгийн дотлын үндэс үлдээж. Тэрний дараагийнх нь оранж шар энэ өнгөө. Тэрний дараагийнх нь наран шар өнгөө. Тэрний дараагийнх нь ногоон өнгөө, цэхэр өнгөө, яган өнгөө, цагаан өнгөө. Тэгэхээр
Энэ болооч нь эргэлтжээж шүү тийм ээ. Орчлонгийн бүх зүйлтэй нэгдэж мэдээллийг хүлээж авах, дотроосоо дотоод одоо бүх эдисээ хөдлөх энэ ухаан нь оршиж идэг. Тэгэхээр энэ олон 7 өнгөнүүдийн жишээлбэл тийм ээ аль давтамж нь илүү байна гэдгээс хамаарат хүний амьдрал жишээлбэл доотлын 3 өнгө байхгүй бол эдийн засгаар ядуу явнаа бид нар. Тийм үү. Яаж энэ өнгийг тэгвэл одоо олж мэдэх үү? Тэгэхээр бид нар нэг амархан арга болчиход байгаа байхгүй юу? Маш амархан гэдээс машин машин шин тэр биш. Хамгийн энгийн арга нь шүү дээ. Өөрийгөө одоо далд хумсрыг сэрэх буюу тэр бүх гэрлээ асах, дээрэс нь 7 өөнийхөө давтамжийг бүгднийг идэвхтэй болгох 9 минутын асуулаа. Авра гэдэг зүйлтэй төстэй гэсэн үг. Авра тэр өнгөтэй яг үнэ тэр өнгөд чинь хөдөлж хөдөлгөнд энд нэг үргэлжлэл бидний өдөртчихэд энийг чакра гэж нэрлэдэг. Тэгээ хөрднүүд. Тэгээ эмчнэр бол энийг нэр мэдрэлийн уулзрууд гэж нэрлэдэг. Тэр энэ 7 үндсэн цэгийг ядаж мэдчихээ эдгээр чи идэвхтэй ээжэж тэр өнгөд чи эргэлдэж нөгөө тойрог хэлбэрийн аавра тэр гэрлэн бие чи үүсгдэг. Гэрлэн бие гэдэг чинь мэдээллийн бие гэж ойлгочих. Тэр мэдээллийн бие хичнээн сайхан цэвэр байх тусмаа цэвэр ирчмийг өөртөө татчихдаг. Бид нар энэ жижигхэн космос эргэлдчихдээ сансар гэж ойлгочих өөрийгөө. Гэтэл сансар зөв хөлрөлтөд эргэлдчихвэл эргэн тойрныхоо ад гаргийн хэсэгт бүх зүйлийг сайн зүйлийг өөртөө татчихдаг. Татчихна. Гэтэл сансар мөчрөмөр байж яах вэ? Өсөж байхгүй ч болж болно. Тэ өшөө нөгөө задруул яах вэ? Задарч эхлэх бүр тийш гэж эхлэх нөгөө том сансар юм уу алуу болж эхлэх гэсэн үг байна. Амьдрал явбал тэгэхээр чи олон бүр идэвхтэй ахыг бол чи зөв хөдөлгөөнд орчих хэвээр. Идэхгүй ингээд ингээд байгаад байвал хэн нэгний нөлөөнд орж яах вэ гэдэг өдөр хоногийн өнгөрөөд амьдрна. Тэгээд өшөө бүх юм чинь задраад эхлүүл бүтхэн байлаа гэдэг чинь байна шүү дээ. Задраад эхэлж байгааг шинж. Өглөө гэдэг чинь задраад байгааг шинж. Толгой стресстэй байна гэдэг чинь задраад байгааг шинж аахгүй юу? Тэрнээс гарчих маш амархан арга байна. Тэгээд гол нь шүү дээ. Юу вэ? Үгүй гэж өгөөсхийн өмнө аль зүйлийг сонсохдоо дандаа ингээд зүрх сэтгэлээсээ ингээд сонсчих. Тэгээд зүрх сэтгэл угаасаа ингээд зүрхний давтамж дандаа үнэн хэлдэг. Өөр юуд ч бүгд. Өнөө мэдгүй шин зүйлийг хүлээж авах хүнд байдаг шүү дээ тийм. Жишээ нь би бас энэ сэдвийн талаар ярьсан гэж мэдээлэл цуглуулж байхдаа би шинжлэх ухаанд бол хаана ясан гэсэн л бодол миний толгойд орж ирээд байгаа байхгүй. Шинжлэх ухаанд бол яагаад хүний би ердөөсөө ингэж нөгөө макет тавьчаал би яриад идэв шүү дээ. Гэтэл одоо энэ бүхнийг судалж байгаахгүй яагаад энэ 21-р зуунтад олгоцсон бэ? Яац юм бэ гэсэн хариултыг тавиад байсан л доо. Шинжлэх ухаан энийг өөрөө судалсан учраас өнөөдөр бид нар тодорхой хэмжээгээр энийг ярих чадамжтай болж эхэлж байгаа гэсэн. Нөгөө талаасаа яг үед хүн төрөлхтөнд буюу ард түмэнд мэдүүлэхгүй байх зорилго ямагт гэдэг. Өдөртөж байгаа хүмүүс нь хүчтэй байхыг ямагт боддог нийгэмд бол тийм ээ. Тэгэхээр тэр утгаараа энийг бол тодорхой нөгөө талаасаа бас нэг цаг хугацааны одоо иргэн байсан л да харахгүй үе гэж байсан. Тэр харахгүй үед одоо хүн болгонд мэдрүүлэхгүй энийг нөөц гэж нуудаг гэсэн үг. Тэгэхээр тийм учраас тухайн үед зөвхөн тийм хаадын өвгтүүд одоо дээцийн өвгтүүд одоо тэр ламнар байлаа эсвэл одоо тэр том удирдагч нар байлаа гэхэд тийм ээ шашин төрийн удирдагч нар л энийг зөвхөн мэддэг. Тэр тусгай шуумаар хөгждөг ийм л ээж тийм. Яг эртний гэрээний шинжлэх ухаан за тэгээд бүр дээрээс нь хамбод эртний радио ухаан энэ өөрөө зөвхөн шинжлэх ухаанаа бид нар орчин үед хоёр хуваацсан ба. Нэг нь шашин гэдэг дараа нөгөөдгийг орчин үеийн одоо баталгаад шинжлэх ухаан гэж нотлоход шинжлэх ухаан гэж. За баярлалаа. Баярлалаа. Бас амралтын энэ өдөр нэгэн мэдээлэл бас бидэрт дамжуулж үзэгчд маань бас хүргэж байгаа. Та бүхэндээ баярлалаа. Яг харахгүй нэрэндээ таарсан, давхарсан нэртэй байгууллага байна. Ажлын өндөр амжилттай төсөө. Хаалтар очиж уулзахаар бол юм биш тийм. Тэнгисгнүүд яг байдалд орон талаас нь 403 бод. Гэсэн аяг байна. За 9100 0818 гэсэн. За бас холбогдох боломжтой юм байна. Тэгэхээр гол нь ингэж ойлгочихно. Наад захын асуудал нь өнөөдөр яг шинжлэх ухаан гэхэд тийм логик буюу одоо зүүн тархины одоо ажиллагааны үндсэн дээр хөгжсөн. Одоо шашин бүлэг нь болохоор илүү нөгөө интеллекс талын одоо баруун тархины үнээр сандар хөгжсөн. Тэгээд хүнд хоёр тархи байгаа даа чинь бид нар заавал яа нэгээр нь амьдрах хэрэгтэй. Хоёуланг нь хөгжүүлчих юм бол биднээс асар их одоо авиас үлийг ундарч гарч амьдрал маань наадчруулаад дүүрхнэ гэж. Тэгээ энэ болгоныг одоо олохын тулд наад зах нь манай сайт руу ороод 9 минутын дасгалыг сурчих. Энэ үнэгүй нийгэм даяараа үнэгүй тарааж байгаа бидний одоо боловсруулалт. Тэгээ энийг одоо бусад бас үзэж байгаа их мэдлэлтэй хүмүүс байл тийм ээ. Захирлууд, тэр гаргнаар улсын их хурлын гишүүд, ерөнхийлөгч маань хүртэл одоо яг энийг ингээд манай орон даяараа түгэж юм бол нийгэм гэмт хэрэг гарахгүй болж эхэлнэ.
Айлуудад хэрүүл урал байхгүй болж байна. Зөндөө олон зүйл байна та тийм. Тэгэхээр энэ бол үзэгч тавхан сонголт ороо. Тэгээ мэдээлэл ямар ч байсан дамжуулсан та энийг хийх үү, авах уу, яах уу гэдэг өөрсдөө болоо хэлж гүйцэтгэх учраас та бүхний сонголт авах боловсрол сайн өдөр нэвтрүүлэг маань үргэлжлэн хүрч байна. За энэ удаад үзэгч та бүхэнд баярлалаа. Төрийн бус баярлалаа төвтэй. Тэгэхээр төрийн бус байгууллагын за олон улсын зөвлөх Бадам хамаа оролцоод мэдээллийг хүргэлээ. Ажлын өнөр амжилттай хүсье. За маш их баярлалаа. Мөн телевиз үзэж байгаа үзэгчид бас боломжийг цаг хугацаа битгий алдаарай гэж тэ. Удаан хүлээж удаан зовж хэрэггүй. Хамтдаа сайхан байцгаая. Танай хамт олон бас маш их баярлалаа. За. Доор үзэгчтэй юу гэхэлээ? Одоо нөгөө үлдсэн нэг клип байгаа.